За ингээд хэдүүлээ тэгшмийн стратеги, тэгшмийн арга барилын одоо 5 дахь хичээл болох хэмжээсийн гүйцэлт буюу одоо хамгийн сүүлийн хичээл нь гэж ойлгож болно. За энэ бол ерөнхийдөө одоо яг тэгшмийг яаж ажилтдаг вэ гэдэг хичээлийн хамгийн сүүлийн хичээл гэсэн үг гэж болно. За хэмжээсийн гүйцэлт гэдэг хичээлийг ерөнхийдөө бид нар бол одоо үзэхдээ одоо юу гэж үзэх вэ гэхээр бидний яг ашиг авах те одоо явах одоо хэмжээ гэдэг зүйлийг гэж ойлгож болно. За тэгэхээр бидний хувьд биднэрт бол одоо хэмжээсэн гүйцэл. За ерөнхийдөө бол гурван байдлаар бол ерөнхийдөө хэмжээ бол ханана. За тэр нь одоо ямар нөхцлүүдээс хандаг вэ гэхээр нэгдүгürt мэдээж үндсэн хөдөлгөөн pullback одоо шилжүүлэгч pullback хэмжээсэн гүйцэлт гэж байгаа. За биднэрт pullback-ийн 3 загвар буюу pullback-ийн одоо хичээл үзсэн. За тэр хичээл дээр pullback маань хэрвээ нэгийн цэгээ яг шалгаад нэгийн цэг дээрээ ирээд өсөлт явах юм бол за энэ нөхцөлд бол одоо баайн дагуу өсөсөн байна. За явах юм бол яг хоёрын цэг дээр хэмжээ хандаг байгаа. За 2 дугаар нөхцөлд хэрвээ үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback. За шилжүүлэгчийн pullback маань өөрөө доошоо явахдаа биднэрт нэгийн цэгийн доор ороод ирэх юм бол эндээс явсан энэ хэмжээг бидэрт нэг давтна гэж бол ярьж ирсэн. За эндээс явсан энэ хэмжээ нэг давтахдаа ерөнхийдөө хоёрын цэг дээр хүрлэгүү. За нэгийн цэгийн доор орсон болохоор хоёрын цэг дээр хүрлэгүү хэмжээ ханаад болдгоо гэсэн үг. За 3 дахь нөхцөл дээр үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback, хэмжээсэн гүйцэлт. За энэ нөхцөлд бол мэдээж бидний одоо хэмжээсэн гүйцэлт гэсэн хөдөлгөөн маань ерөнхийдөө одоо нэгийн цэг дээр ирээгүү тул энэ зураг дээр бол хоёрын цэг дээр хануулж орсон байна. За ер нь бол яг энэ нөхцөлд бол хэмжээ маань бол илүү гаралт буюу fake out буюу илүү гаралтыг бол ерөнхийдөө өгдөг. Дээшээ бол одоо хоёрын цэгээс дээр хэмжээ хандаг байгаа. За миний хувьд бол TP-г шууд хоёрын цэг дээр нь тавьчихдаг. За энэ шалтгаан юу гэхээр илүү батны одоо болохын тулд хоёрын цэг дээр л TP-г аваад гарчдаг гэсэн үг. За энэ нөхцөлд бол илүү гаралт буюу хоёрын цэгээс дээш хандаг гэсэн үг. Нэгийн цэгийн дээр үед. За хэмжээсэн гүйцэлт гэдэг хөдөлгөөн дээр бол нэг дүрэн байгаа. Тэрийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. За ганцхан дүрэн нь юу вэ гэхээр хэмжээ ханахдаа илүү гаралт буюу fake out буюу илүү гаралттай байж болно, дутаж болохгүй гэдэг гол дүрэнтэй. За дөрвийн хэдүүлээ доор биччихье. За хэмжээсэн гүйцэлт байна. Гүйцэлт хөдөлгөөн. За хэмжээ ханах юм уу илүү гарч болно, дутаж болохгүй. За ерөөсө ганцхан дүрмтэй энэ дүрмэл маш сайн барих хэрэгтэй гэсэн үг. За хэдүүлээ одоо хэмжээсэн гүйцэлтийн энэ 3 хөдөлгөөн маань яг ханшийн чартан дээр яг яаж ханаадгаа одоо яг жишээ бичлэгээ одоо хүлээж авъя. За ингээд хэдүүлээ хэмжээсэн гүйцэлт гэдэг хичээлийн нэг дэх ханалтыг харж байна. За нэг дэх ханалтыг би юу гэсэн гэхээр pullback-ийн хөдөлгөөн маань өөрөө нэгийн цэгээ шалгасан үед хоёрын цэг дээр хэмжээ хандаг гэж ярьж ирсэн. За тэгэхээр биднэрт бол үндсэн хөдөлгөөн маань энд харагдаж байна. Шилжүүлэгчийн хөдөлгөөн маань энд харагдаж байна. Хэмжээсэн гүйцэлтийн хөдөлгөөн маань энд харагдаж байна. За тэгэхээр эндээс явсан энэ хэмжээ нэг давтагдана гэж би ярьж ирсэн. Эндээс явсан хэмжээ нэг давтагдсан. Нэгийн цэг дээр очиод хоёрын цэг дээр хэмжээ ханаад fake out буюу илүү гаралттай. За би дөрмөө санах хэрэгтэй. За дөрөв нь юу мэдж байгаа те. За хэмжээ дутаж болохгүй. За яг ханах буюу илүү гаралт буюу fake outтэй байж болно гэдгийгсэн. За энэ нөхцөл дээр бол яг хансан байдал ингэж харагдаж байна. За одоо хэдүүлээ 2 дугаар нөхцөл болох 2 дугаар нөхцөлийг харъя. За 2 дугаар нөхцөл дээр жишээ нь энэ жишээ байна. За энэ бол миний нэг ашиг хийсэн нэг жишээ. За энэ жишээг харахад биднэрт үндсэн хөдөлгөөн буюу доовын эвдрэл маань энд харагдаж байна. Шилжүүлэгчийн хөдөлгөөн маань энд байна. За үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback, хэмжээсэн гүйцэлт. За энэ нөхцөлд яасан бэ? За даун трендийн дагуу нэгийн цэг маань энд харагдаж байна. За нэгийн цэгийнхээ дээшээ fake out буюу илүү гаралтай гарсан болохоор эндээс явсан энэ хэмжээ буюу энэ хэмжээ доошоо нэг давтнаа гэд нэг давтаад хоёрын цэг дээр хэмжээ ханалгүй буцаад дээшээ одоо аптрend эхэлсэн байна. За энд болохоор бидний 2 дугаар одоо хэмжээ ханалтын хэмжээсэн гүйцэлтийн 2 дугаар загвар буюу нэгийн цэгээс илүү гарсан тохиолдол. За одоо нэгийн цэг хөрөөгөө тохиолдлынх нь юуг харъя. За одоо энд харагдаж байна. За евро USD хөдөлгөөн.
За биднэрт үндсэн хөдөлгөөн буюу доовын эвдрэл маань харагдчихэв. Хэмжээгээ энд доо эвдэрсэн pullback орж ирлээ. За үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback, хэмжээсийн гүйцэлт. За хэмжээсийн гүйцэлт маань энэ дээр томруулаад харахад за бид нар шилжүүлэгчийн хөдөлгөөн энд харагдаж байна. Pullback-ийн хөдөлгөөн энд харагдлаа. Дээшээ тас өслөө. Өсөхдөө мэдээж эндээс явсан энэ хэмжээ. За дээшээ нэг давтагдана гэж би хэлж ирсэн. За мэдээж энэ дээр нэг давтагдахтаа бол яг хуу эндээс дээшээ нэг давтагдана. За нэг давтагдахтаа энэ байна. За би энэ улаан шугам юусан байна. За эндээс ишээ илүү гаралттай фейк аут авч байна. За тэгэхээр за энэ нөхцөлд бол би зөвхөн хоёрын зэг дээр ерөнхийдөө TP-гээ тавьчихдаг. Баталгааны үүднээс дээш бол илүү гаралтай бол би хийдгөө гэж хэлсэн. Гэхдээ яг хэмжээ харахтаа бол ерөнхийдөө бол яг л энд явсан хэмжээ нэг давтагдахтаа хоёрын цэгээс дээр гарч хэмжээ ханж байгаагаар харагдчихэв. За мөн фейк аут үе зүү өгөөд хэмжээгээ хангаад буцаад доошоо уналт бол орж ирсэн байна. За тэгэхээр хэмжээ гэдэг хэмжээсийн гүйцэлт гэдэг зүйл маань бол яг ингэж гурван байдлаар хандаг байгаа. За тэгээ ямар ч хэлсэн хэдүүлээ ингээд ерөнхийдөө хэмжээсийн гүйцэлт гэдэг хичээл орсноор ерөнхийдөө тэгшимийн тухай ярих одоо хичээл маань ингээд өндөрлөж байгаа гэсэн үг. За тэгээд энэ хичээлүүд өндөрлөөд дуусангууд за хэдүүлээ одоо дараагийн хичээлүүд болох цаг, тэгээд мөн цагийн шилжилттэй мөн одоо нэмэлт оролтууд. За нэмэлт оролтууд гэхээр юу гэдэг вэ гэхээр ерөнхийдөө энэ тэгшин дотроо дахиад одоо юуны хэмжээсийн гүйцэлтийн эсрэг арилжих тохиолдол тий. За мөн хэмжээсийн гүйцэлт дотор дахиад биднэрт арилжаа гарч ирж байна уу? Дахиад шилжүүлэгч хөдөлгөөн байна уу? Дахиад нэмэлт арилж байна уу гэх нэг 3-4 хичээл ороод ерөнхийдөө бол одоо болно гэсэн. За ингээд ямар ч хэлсэн тэгшимийн тухай одоо 5 хичээл маань ингээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн шинэ хичээлээр эргэж уулзтлаа. Түр баяртай.